Өнөөдөр бүгдээ гэрлийн тухай үзцгээе. Гэрэл нь энергийн нэгэн хэлбэр юм. Гэрлийг маш жижигхэн фотон гэдгийг ил бид бүрдүүлдэг. Бид нэр алхам тутамдаа гэрлээр аливаа зүйлийг олж хардаг. Гэрэл хэр хүчтэй сул байгаас хамаарч аливаа зүйл тод бүдэг харагдана. Гэрэл огт байхгүй бид тэр юу ч олж харж чадахгүй. За одоо бүгдээрээ ойлголтоо батжуулцгаая. За энэ чинь ингээд нарнаас объект руу тусч байгаа фотон, фотоноос ойсон гэрэл хүний нүдэн дээр тусснаар бид нар энд объект, эргэн тойрныхаа янз бүрийн зүйлс, газар байгаа зэрэг олж харж чадна. Гэрэл туссан юмыг бид олж харж чаддаг. Гэрэл үгүй бол юу ч харагдахгүй. За энэ чинь ингээ харахад бол одоо энэ шар өнгөөр энэ фотоныг би тэмдэглэсэн байгаа. Шар өнгө туссан газрууд энэ улаанаар тэмдэглэсэн энэ чинь гэрэл тусчин гэсэн үг. Цэнхрээр тэмдэглэсэн газар нь бол энэ чинь сүүдэр байгаа гэж тайлбарлагдаж байна. Гэрэлтэй талдаа байгаа зүйлс нь илүү тод, хүний нүдэнд харахад амар байна. Сүүдэр дотор байгаа зүйлс нь бол бараан байна. Яг нь энэ чинь ойсон гэрэл орж ирэх юм бол үл ялгаас харагдаж болно. Гэхдээ энэ огт гэрэл орж ирэхгүй бол тэр бол тасаргуу харагдана. Гэрэл бол чигээрээ игц тусдаг. Гэрэл бол мөрийдгүү. Энэ бол ерөөсө тогтмол зүйл. Физик хичээл тэрийг бид угаасаа үздэг. За энэ чинь ингээ харахад бол ганц цэгт их үсвэрт гэрэл гээд. Энэ нь бол хатуу сүдрийг үүсгдэг. За явандаа бид тэр хатуу сүдрийг гэж байхыг угаасаа дэлгэрэнгүйгээр үзнэ. За тэгээд түүний доор олон цэгт их үсвэр гэрэл гээд. Энэ болохоор зөөлөн сүдэр үүсгэнэ. За энийг зөөлөн сүдэр гэж би яриад байгаа юм гэхээр энэ том их үсвэрийн гэрэл байлаа гэхэд энэ ч би зүгээр 3 хэсэг дээр эндээс гэрэл тусч जैन 1 2 3 гэд тусчаа гэж би харуулж байгаа. За тэгээ ингээ харах юм бол гэрэл бол бүх тал руугаа тарж байгаа шүү дээ. Тэгээ үүнээс ингээд ажиглахад одоо энэ бүс дотор бол ямар ч гэрэл бол тусахгүй байгаа. Яг үл энэ гэрэл үсгэж хамгийн захын хоёр цэг нь. Энээс гадагшлах тусам ингээд энэ сүдэр нь айжмаар ингээд сарнисаар агаад эн чинь ингээд улаанаар тод гэрэл болсон байна. За энэ нэг жишээ юу юм гэхээр та нар одоо мэднэ. Олон гэрэлтэй өрөөнд суухлаар ингээд та нар ширээн дээр байгаа юмны сүдэр, газар байгаа юмны сүдэр олж харж болно тийм үү? Бас ингээд олон цонхтой өрөөнд ингээд суухлаар бас яг ингээд өрөөнд дотор байгаа юмны сүдрүүд сарницсан байдаг шүү дээ, олон төрлийн. Бас нөгөө ингээд тайзан дээр жүжиглж байгаа улсууд тайзан дээр олон талаас нь гэрэл тусгахаар тэр одоо жүжигчний сүдрийг харахад бас юм байдаг тийм. Хурц нартай өдрийн гэрэл сүдэр хоёр, бүрхэг өдрийн гэрэл сүдэр ямар байдаг вэ гэж. Хурц нартай өдрийн гэрэл сүдэр гэдэг чинь баг ганц цэгийн хүүсвэрт гэрлээс гэрэл тусч байгаа буюу тэр нарны гэрэл хаа тийм байдаг шүү дээ. Тэгэхээр бүрхэг өдөр яадаг юм бэ гэхээр үүл гэдэг чинь өөрөө цав цагаан зүйл маш их гэрлийг олон зүгт ингэж жигэд цацж байгаа. Тэгэхээр тэнгэрийн бүхлээрээ үүл болохоор бүхлээрээ цав цагаан буюу тэр цагаанаас бүх талаас ерөөсө цагаан гэрэл тусч байгаа учраас бүрхэг өдрийн сүдэр айгу сул байдаг. Туссан сүдэр бол зөвхөн эгц доороо байна уу гэхээс ерөөсө хажуу дээшээ дошоо янз бүр байрлалуудад шигэлт тусдаггүй байдаг. Энийг одоо олон их үсвэрт гэрэл, ганц цэгийн их үсвэрт гэрэл гэж ингэж ойлгож болох нэ. За олон цэгт их үсвэрт гэрлийн одоо сүдрийн диаграмыг дахиад дээрээс нэг удаа харцгаая. Гэрлийн хүүсвэр бүр өөрийн гэсэн сүдэр үүсгэн, гэрэл нь үргэлж сүдрийг дарна гэж. За энэ чинь ингээ харахад одоо 1 2 гэд хоёр гэрлийн хүүсвэр нь. Энэ бол гэрэл нь чигээрээ тусч байгаа. Яг эрмгүүд дээр ингээ давхцаар ингээ тусч байна. За тэгэхэд бол нэгдүгээр их хүүсвэрээс ингэж гэрэл тусч чинь гэж үзэхэд сүдэр нь энэний араар ингэж үүснэ тийм үү? Хоёрдугаар гэрэл мөн ижилхэн. Тэгээ ингээ харахад бол энэ бүс дотор ерөөсөө нэг ч гэрэл тусахгүй байгаа. Энэ бол бүр хамгийн бараан сүдэртэй хэсэг болж харагдана. Хүний туршиж үзсний арга нь юу байгаа юм бэ гэхээр ширээн дээр аяг тавьж агаад хоёр талаас нь гарчийн тусгаад үзвэл энийг олж харах маш амархан. За тэгээд гэрэл нь бүх зүгт тарж цацран үүний ачаар бид альва амьсыг олон талаас нь харж болдог. Тийм үстэй. Хэрвээ бидний нүдэнд тухайн зүйлийн гэрэл ирэхгүй байгаа тэр бид нар угаасаа олж харахгүй. За тэгээд түүний дараа толгор гадраг дээр гэрлийн фотоны үнцгүүд жигэд учир толшилт өндөр байна гэж. Та нар тойл ямар толгорыг мэднэ те. Их гой үнэтэй машинуудыг ингээд гадна талаас нь ингээд харахад их тийм гой толгор төмөрлөг тийм худалдаа машинууд байдаг шүү дээ. Тэр нь юу юм бэ гэхээр тэр толгор гадраг одоо жигэд арцгартай учраас тэрэн дээр тусч байгаа гэрэл яг жигэд ойж байгаа. Тийм учраас одоо толшилт гэдэг зүйл үүснэ. За тэгээд балцаар гадраг дээр гэрлийн фотоны үнцгүүд эрсдэс учир одоо ойлтын үнцгүүд эрсдэс болно гэсэн үг шүү дээ. Толшил багснаа гэж. За ингээ харахад бол барзгаар материал тэгээд толгор материал, ертөнцийн материал гурван ялгаа ийм байх нэ. Одоо энэ чинь ингээд гэрлийн ойлтын одоо хамгийн тодыг одоо эндээ харахад энэ тэгээд энэ ч байгаа. За энд байж магадгүй тийм үү. Гэрлийн хүүсвэрийн хамгийн тод ойлт хаана нэтрэгдэх юм бэ гэхээр яг энэ 90 градусын юугаар хуваахад энэ хоёр үнцэг нь тэнцүү байгаа үед энэ гэрлийн энэ гялгарыг олж харахад илүү хамгийн хүчтэй байдгийг энэ тэгшгэлээр баталж харуулсан байгаа. Жишээн дээр харцгаая. Тэгээд гэрлийн тусгал сүдэр зэргийг одоо ямар үгсээр ялгаж ойлгох нэг зээжлэх ёстой гэдгийг одоо харцгаая бид. За энэ бол бид зургийн хичээлээр хамгийн хийж үзчихсэн. Одоо бөмбөрцгийг яаж хавтгай цаасан дээр зөвөр дүрслэн харуулах вэ гэдгийг харуулсан тийм зураг байна. За энэ ингээ харахад бол энэ бөмбөрцөг дүрснээр дугуй дүрстэй. За тэгээ мэдээж сүдэр нь бол одоо хамгийн захын ирмгүүдийг дагаж тусч байгаа. Сүдэрний зовын дуу. Тэгээ энэ ингээ ойсон гэрэл одоо тод гэрэл тийм ээ цонхноос туссан гэрлийн хүүсвэрийг чигийг харуулж байгаа гэрэл шүү дээ энэ чинь. Тэгээ ингээ харах юм бол энэ бол яг дээрээс нь тэгэхээр 45 градусын
бараг налуугаар тусгасан гэрэл гэж харагдах байгаа байхгүй. За тэгэл нөгөө л нэг ойсон гэрэл мэрэл ингээл ярьдаг тийм. Тэгэхээр бүгдээр үүдсэн зүйлээ дахиад нэг удаа сэргээ харцгаая. За гэрлийн тусац тэгээд гэрлийн ойлт гэдэг. За би нөгөө шар өнгөөрөө чигээр туссан фотонуудыг харуулж байгаа. За тэгээд бид нар дөнгөж саяхан үзсэн гэрэл туссан газараа бүх зүг рүү ингээ ойдог гэж тийм ээ. Тэрний ачаар бид нэр энэ бөмбөрцгийг харж чадж байгаа. За тэгээ нөгөө толгоор ойлт буюу маш тод гэрэлтэй бол баг яг халз бидний нүдтэй ингэж ойлгож өгч байгаа тэр гадаргын налууг харуулсан зэг штэ. Тэгээ тэр ингээд энэ толгоор ойлт ингээ үүсгэж байгаа. За тэгээ түүний доор ингээд ойсон гэрлийг одоо сарнсан ойлт гэж бас хэлж болно. За тэгээ доошоо явах юм бол энэ чинь нэршлүүд гэж байна. Гэрлийг бидний нүдрөө халз ойлгож байгаа тод ойлт энэ ч байгаа. Бис гэрэл ингэж орж шууд бидний нүдрөө их тусч байгаа. Тийм учраас ойлт нь хамгийн тод байгааг бид нэр харж чадж байна. За тэгээд гэрлийн бүтэн тусгал гэдэг энэ хэсэгт гэрэл бүтэн тусч байгаа. Та нар харж чадж байна нэг. Энэ хэсэг дээр бол гэрэл бол хамгийн их тусч байгаа. За энэ чинь тэгээ нөгөө гадаргын налуу ихсээд ирэхлээр энэ чинь гэрлийн тусгалын өнцөг хувирна. Тэгэхээр бидний нүдэнд энэ гэрэл буурч харагдана. Тэгэхээр энийг буурсан гэрэл гэж ийм болж байгаа. Мэд бөмбөрцгийг угаах юм бол ийм олон налуу бүсүүд байгаа шүү дээ, тийм ээ. За тэгээ түүний доор гол сүүдэр гэдэг. Энэ хэсэгт бол сүүдэртэй. Энэ хэсэгт бол гэрэл бол их тусахгүй байгаа. Энийг одоо гол сүүдэр гэж нэрлэнэ. За тэгээд яг энэ нарийнхан зураасаас эхлээд доошо гэрэл тусахгүй байгаа. Энийг одоо гэрэл сүүдрийн шилжих бүсгэд нэрлэнэ энийг. Энэс дээшээгээ бол гэрэлтэй, энэс доошоо бол гэрэл байхгүй, тийм ээ. За тэгээд ойсон гэрэл. Одоо фотонууд чи ингэж тусаад ингэж байна. Энчнээс ингэж байна. Энчнээс ишээж байна. Мөн адилхан эндээс бас ингэж ойж байгаа. Энэ гэрлүүд ишээгээ. Ингээд наагур нь ороод буцаад буцаад бидний нүдрөө гэх мэт. Тийм олон гэрэл ойж байгаа. Энийг бол ойсон гэрэл гэж бид нар нэрлэнэ. За тэгээд туссан сүудэр бол ойлгомжтой. Энд чи туссан сүудэр яг эрэмгүүдээр гэрэл таслагдж байгаа. Яг энэ юм шигээр л байна. За тэгээд бас нэг мартаж болохгүй нэг зүйлийг ивэл энэ доор бүр хар сүудэр гэж нэг юм заавал байдаг. Ямар ч объектын доор байгаа энэ бол хэрэг гэрэлтэй л бол одоо альва хоёр зүйл нийлжил байгаа бол тэр завсар бүр заавал хар сүудэр гэж байдаг. Одоо та нар ингээл идэлж хэргэлдэг гар утасныхаа залгаасуудыг хардаг тийм. Жишээ нь конопнууд одоо эрэмгүүд мөрөө. Тэр чинь яаж ялгаж бид нь ялгаж харагдж байгаа юм бэ гэхээр хар сүудэр энийг л ялгаж харагдж байгаа. Энэ дотор бол ямар ч гэрэл орж ирэхгүй. Тийм бүс байгаа. Энэ бол ингээ бүр тэр нийлсэн энэ хэсэг ойртох тусмаа бүр улам харлана. Яа тэгэхээр одоо гэрэл бүр ингээд ойгоод ингээд ингэх тусмаа энэ чинь хүчээ алдсараад энэ хүртлээ явахгүй. Одоо гэрэл бол ойл тулган дээр хүчээ алддаг. За энийг уусаа бид нар дэлгэрэнгүйгээр цаашдаа үзэх болно. Тэгэж гэрэл хүч алдахын зэрэгцээгээр угаасаа энэ сүүдэр дотор баг гэрэл байхгүй. Тийм болохоор энэ доошлох тусмаа ингээд энэ ч нэ бүр ингээд хавар ийм сүүдэр үснэ. Одоо гудамж нэг явж байхдаа хүртэл одоо машины дугууны яг тэр доод хэсэг юмсгээр харах тийм. Ямар ч объект одоо өөрийнхөө нүдний урд байгаа ямар ч объектээр харж болно. Юу ч хийж болно. Ерөөсөө англи харах юм бол хоёр объект нийлж байгаа хэсэг доогоор заавал юм хар зураастай байдаг. Энийг ерөөсөө мартаж болохгүй зурж байхдаа хүртэл заавал гаргаж ивэл тун сайн. Яг үл энэ хоорондоо зай байгааг харуулж байгаа. Тэгээ энэ хоёр объект ус тусна харуулж байгаа гэдгийг бидний тархинд таниулж өгч байгаа учраас тийм ээ. За ингээд гэрлийн ерөнхий ойлголтыг үздэсгэлээ. За өндөр нэмээд Фреснелийн нөлөө гэдэг зүйлийг үздэсгэе. За Фреснелийн нөлөө гэдэг нь эрдэмтэн Аугуст Жон Фреснел гэдэг энэ хүний гаргасан аливаа гэрэл аливаа гадаргын өнцөг дээр бас одоо гадаргын толгой зэргээс хамаарат яаж ойдог вэ гэдгийг гаргаж ирсэн тийм эрдэмтэн хүн байгаа. За энэ юу гэлдэг юм бэ гэхээр гэрэл ойлтын өнцөгийн градус нэмэгдэх дэлгэхтэй тусам толгор ойлт илүү мэдрэгдэнэ. Гэрэл ойлтын өнцөг градус басах, хумигдах тусам толгор ойлт сарниж багасна гэж. За энд ингээд жишээ байна. Хамгийн ойрын жишээ гэвэл одоо эхний зургийг харцгаая бүгдээрээ. Энд чинь имлэг болтой тийм ээ. Имлэгийн коридор гэрэлгүй. Тэгээ ингээд харахад цонхны гэрлийн шалны толгор дээр яа туссан байгааг хардаа. Усны долгион шиг. Энд чинь шал бас бүрээ тол шиг тийм тус тас автгайд бол биш тийм үү. Гэхдээ энэ чинь гэж жоохон овон тоонтой байхад бидний зүгээс ингээд харахад бол гэрэл нь ингэж харагдаж байна. Мөн усны долгион мөн ижлэх. Энийг одоо Фреснелийн нөлөө гэж хэлж байгаа. За энэ яг энэ зүйлийг ойлгосноор бол аливаа нэгэн зурж байгаа материалын цаана байгаа зүйлсүүдээр толгорын одоо тооцож гоё гаргаж иж болох юм бол тэр зураг илүү бодиттой болдог гэдгийг харуулах үүднээс энийг оруулсан зориуд. За ингээ харахад бол гэрлийн ойлт өнцгийн градус нэмэгдэх хэрэгт тусам ажиглаж харах юм бол энэ бол мэдээж их, энэ бол мэдээж бага байгаа. За үүнийг яаж тайлбарлах юм бэ гэхээр бид нэр одоо нэмлэгт явж ялаа гэж бид цонх руу ойртох тусам шал руу хараад яваад ах тусам энэ ингээд багасдаг шүү дээ. Бүр тулаад очиод ингээд баг энэ цонхны ойлт нь баг харагдахгүй бол тийм үү. Энийг хэлж байгаа байхгүй юу? За ингээд диаграм дээр харах юм бол ойлголтын диаграм тийм. Одоо цаашаа ингээд хавтгай гадар дээр юм холдох тусам толгор нь ихсэн. Ойртох тусам толгор нь багасна. Яагаад гэвэл ойртох тусам бидний харах өнцгийн дэлгэгдэл байдал нь илүү бага. Одоо хомигдмал өнцөг хол харах тусам их градус үүсэж байгаа учраас энэгээр илүү тод харагдана гэж заасан байна. За тэгээд үүний дээр ойсон дүрс их төрс сарын өндөр үргийн хэмжээ үргэлж тэнцвэн байна. Өндөр нь долгиолсон гадрахт хамаарахгүй гэж тийм үү. Яг тойл биш учраас овон тоон янз бүр байгаа шүү дээ. Тэр болгон дээр гэрэл авахлаар бидний хамгийн ихэнд харсан имлэг одоо долгион дуус сарын зураг буюу энийг хэлж байгаа маа. Бүр ингэ ойртуул харах юм бол за энэ бол жоохон бүдгэл зураг байна. Гэхдээ одоо яг энэ хэсгийн долгионыг авч үзье.
Энд яаж яах гэхээр энэ ч мэдээж нарны тусгал гэрэл орж ирэхгүй энэ сүүдрээ өөр дээр хааж байгаа. Яг энэ дээд ирмэг дээр энэ гэрэл ингэж ойсон байгааз. Яг энэ гэрлүүд ингээд энэ зургийг дээш нь ингэж харах тусам энэ чинь ингээд алслаараа ингээд харах сүүдрийн хэмжээ нь багасаа. Гэрэл бол мэдээж үргэлж сүүдрээс илүү тод байна. Цацарсан гэрэл бол заавал сүүдрийн урдуур орж дарна. Тийм учраас энэ ийм холдох тусмаа ингэж дүрсэн тод ойсон жишээ энэ мөн ажлын шал. Энэ шал бол мэдээж далайн усны долгионоос мэдээж яриад гişүн байгаа. Гэхдээ яг тойл биш учраас жоохон зэм долгион үүснэ. Үүний нөлөөгөөр одоо өндрийн тусгал уртцсан байна. Гэхдээ өргөн болыг хэвээрээ боо тийм үү. Тэгэхээр энийг ингэж яг дистралийн дагуу цээжлэл тун хэрэгтэй. За би энд YouTube-ийн бичлэгэн дээрээс 4 кадр дарж танарт амьдрал дээр байдаг жишээ харуулахыг оролдсон. За нэгдүгээр зургийг ингээд бүгдээр харцгаая. Энд юу вэ гэхээр харах өнцгийн градус баг байхад гэрлийн ойл баг байна гэдэг. За ингээд харахад энэ чинь гантхан хар чулууны хажууд замын платанууд байна л да. За ингээд харахад биднээс жоохон алсарсан хэсэг одоо энэ хэсэг дээр яг түрүүний ярьсны дагуу ойлт жоохон их байна тийм үү. Бидний харах өнцөг багасаад ирэхээр одоо энэ хар хэсэг дээр ойлт байхгүй болчих. За төвөрчлээ 2 дугаар зургийг харцгаая. Харах өнцгийн градус нэмэгдэхэд гэрлийн ойл дагаж игснэ гэж. Бид нар чинь энэ хан руу ингэж ойлтсон ойлтын өнцөг нь улам дэлгэгдэж ирж байгаа. Тэгээд ирэнгүүт ойлт нь нэмэгдэж байна. За 3 дугаар зургийг харъя. Улам нэмэгдэж байна. За тэгээд 4 дугаар зургийг харах юм бол харах өнцөг гадархтаа баг параллел болж ирэхэд гадарга нь өөрөө толь мэт болно гэдэг тийм ээ. Дэнэс жоо илүү болох юм бол ингээд энэ ханы зааг харагдахааргүй. Ханы зааг хаагаар байна хэрэг чинь. Одоо энэ цаанаас туссан юм гэрлүүг баг бидний нүд рүү хамгийн дэлгүүл өнцгөр ингэж орж иж. Тэгээ энийг та нар зөндөө юм дээр сарж болно. Ялангуяа тийм төмөр гялгар металл гадаргатай юмнууд. Машины дээвэр, машины хамар, мөсөн талбай. Хэрвээ гэртээ одоо тийм толгоор тавилгатай улсууд байх юм бол тэрэн дээр ингээд яг ингэж толгоор тэр гадаргыг сайн мэдэрч харахын тулд та нар сууж босоод тэр гадарга яаж тэр цаатлын дүрснүүдийг наашаа ойлгож байгааг харж тэгж анзаарч болно. Тэ амьдралдаа харах зөндөө жишээ байгаа. Энэ бол бүр яг толинд бол хамаарахгүй. Толчин бүхлээрээ бүр тэр чигээр гэрэл ойлгож байгаа учраас толин дээр бол Фреснелийн нөлөө орж ирэхгүй. Фреснелийн нөлөө гэдэг нь тэр донд зэргийн толгортой гадарга дээр л юу хамгийн хамаатай зүйл. За тэгээд үүний дараа агаар мандлын нөлөө гэж. Агаар нь хоосон бус, агаар дотор маш их тоос, агаарын молекулууд бий. Эдгээр нь бүгдээр хөдөлгөөнтэй байгаа. Тэгээд энэхүү молекул тоос нь гэрлийг хаах болон сарниулах шинжтэй үүний нөлөөгөөр юмс холдох тусмаа цайрч ойрдох тусмаа бараадна гэж. Агаар хоосон гэж би яаж баталдаг юм бэ гэхээр бид нар маш халуун өдөр зэрэглээ хардаг тийм үү. Тэгээд тэр зэрэглээнд ингээд тэр маш халуун байгаа агаар хөдөлгөөн ихтэй учраас цаанаас тусч байгаа гэрлийг ингэж сарниулдаг тийм ээ. За тэгээд үүнийг юу гэж ойлгож болох юм бэ гэхээр одоо жишээ нь энэ. Цэнхэр дүрснүүд дээр бол агаар мандлын молекулын өнгийг бол тэмдэглэсэн. Агаар бол өөрөө өнгөхгүй гэхдээ тэр хамгийн их байгаа гэрлийн хүүсгэр буюу тэнгэрийн болбор хамгийн том гэрлийн хүүсгэр учраас тэрийг одоо зүг болгон руу сарниулж цацж байгаа ойсон гэрлийн онлоор. За тэгээд шар гэрлийн фотон ингээд объект дээр буугаад бидний нүд рүү энэ саарл зүйлээ гэдэг ингээд саарл өнгийг бидний нүд рүү ойлгоно тийм үү. Энэний урдуур молекулууд агаар мандлын гэрлүүдийг нэмж сарниулахлаар энэ агаар мандлынхаа өнгийг багаар аваад тэгээд үүний нөлөөгөөр бид нэр алслыг ойлгодог байхгүй юу? За эндээс ингээ харъя л да. Энэ зурган дээр. Энэ завсар бол юу байгаа тийм ээ? Одоо энэ сумыг та нар харж байгаа юм чи арай цэнгэлцсэн байгаа. Энэ сум яаж юм гэхээр холдох тусам ингээд агаар мандлын өнгө бидний урдуур ороод тэгээд энэ хоёрын хооронд ингэж өнгийн хувиргад сарниулж биднийг алсарсан зүйл илүү цэнхэртэй харагдана. Одоо цэнхэр болсон тийм үү? Тэгээ ингээ харах юм бол ингээ бүр улам холдох тусам бүр улам юм болно гэх. А зураг тэгээ Б зургийн хоёр ялгааг харах юм бол А зураг дээр байгаа объектууд бид нар арай ойрхон зогсож байна. А Б зураг дээр объектууд бүр холдож байна. Холдох тусам бидний нүдний хооронд улам их агаар мандлын тэр гэрлийн нөлөө молекулууд дээр ойсноор тоосон дээр ойсноор харагдаж байгаа тийм ээ. За түүнийг ингээ байгаль дээр байгаа фотогоор ингээ аваа харах юм бол энэ. За доод зургийг ингээ харах юм бол ерөөсөө ойлгомжтой байгааз. Энэ уул бол мэдээж өөр юм гэсэн өнгөтэй мэдээж бараа сүдэртэй. Хамгийн наанагуу зүйл бидний хооронд молекулын тоо бага байгаа. Тийм учраас энд бол их үүсвэрийн гэрэл яг тухайн өнгө бол сарнилт багасна. Цаашлах тусмаа өнгө алдна тийм үү. Дээдлийн зургийг харъя. Дээдлийн зураг дээр болохоор уул улбар шорон авсан байх. Цэнхэрэн аваагүй дээ. Яагаад? Яагаад вэ гэвэл түрүү чи хэлснээр тэнгэр бол одоо гэрлийн хамгийн том үүсвэр болдог учраас тэнгэрийнхаа өнгийг агаар мандлан дагдаг. Тэнгэр улаан өнгөтэй гэж болно. Хэрвээ тэнгэр нь улаан өнгөтэй байвал агаар мандлын улаан бол гэсэн. Улаан болох юм бол тэгээд цаашлагдсан улаан юм тийм үү. Тэрүүгээр ингэж харагдаж байгаа юм. Тийм болохоор дээд зурган дээр харах юм бол тэр тэнгэрийн улбар шар өнгө нь агаар мандалтаа нөлөөлөд тэгээд тэр цаана байгаа уул цэнхэрдэх биш илүү улбар шартаж харагдаж байна тийм ээ. Энэ захад бол яг жоохон хөхөнгийн одоо тэнгэрийн хөхөн орж ирсэн байна. Гэхдээ энэс илүүтэйгээр энэ улбар шарын үүлний өнгө нь илүү хүчтэй байгаа учраас үүл нь тэнгэрийнхаа наан байгаа тийм үү. Тэгэхээр наан байгаа учраас үүлнээс наашаа ирж байгаа хөхөнгийг улбар шар өнгөөр сарниулж өгөөд тийм үйл ялэг ногоонд сааралт өнгө болж байна. За нэг дахин нэг харуулсан энгийн диаграм зэрэг ямар ч хол байгаа сүүдрийн урдуур орсон агаар мандлан тэрхүү сүүдрийг өөрийн өнгөөр сулхан дарна. Учраас сүүдрээс гэрэл ирэхгүй. Гэрлийг харин дарахгүй тийм ээ.
тэр гэрэлтэй холилднуул гэхээс. Тэгээ ингээ харахад бол жишээ нь энэ зургуудтайгаа хамгийн том гэрлийн хүүсгэр одоо өнгө тодорхойлж байгаа зүйл нь зөөлөн цэгэр өнгө тийм ээ. Тэгээ саарал зүйл цаашлагдсан ингээ агаар мандал руу ингээд усаад алгуулыг харуулж байна. За тэгээд дэлхийн бөөрөнхийн учир юу энд яаж нөлөөлдөг вэ гэдээ ингээ харах юм бол энэ улаан цэг бол бид нар за тэгээ ингээ дээшээ бид нар тэнгэр өөдөө харах юм бол бидний дээшээ дээрээ сансар хүртэл агаар мандал бол хамгийн нэмэх юм байна тийм үстэй. А тэгээд дэлхийн бөөрөнхийн тэнгэрийн хаяа руу харах юм бол юм ингээд алсараад харагдахгүй болдог. А тэнгэрийн хаяа руу харахад бол агаар мандал бол энэ ч хамгийн зузаан байна. Тийм учраас одоо энэ уулс одоо хол байгаа зүйлсүүд агаар мандлынхаа өнгөнд дарагцаар харагдахгүй болдог юм учиртай байх нэ. Тэгээд бичсэн байна. Бидний эгцээр агаар мандал хамгийн нэмэг учир тэнгэр хар хөх өнгөтэй харагдана. А тэнгэрийн хаяанд агаар мандал хамгийн зузаан учир тэнгэрийн хаяаны гэрэл илүү цайвар дуу цагаан байдаг шин яаж байгаа юм гэхээр ойж байгаа гэрэл маш өндөр байгаа байхгүй. За ингээ бүгдээрээ Фреснелийн онол тэгээд агаар мандлын ойлголтыг авцгаалаа. За одоо гэрлийн хүчний сулралтын талаар үзцгээе. Гэрлийн хүч нь их үсвэрээс олох тусам бүлгэрнэ. Гэрлийн фотоны нягтршил сарнилт гэж бас ойлгож болно. За энэ фотон дээр ингээ харцгаая. За ингээ харахад бол жишээ нь хоёр төрлийн гэрэл байна. Одоо ингээ харах нь хол тусгал нь холдох тусмаа сарнсан байгааг та нар харж байна тийм үү? Ойрын жишээлхэд бид нар холоос ингээд машин ирж байгааг шүн хардаг. Бидний бие бол тэр машин тулж ирийн эртэл тодорч гэрэлтдэггүй шүү дээ. Тэгээ энэ ямар учиртай юм бэ гэхээр гэрлийн нөгөө фотоны өнцгүүд тархаж байгаа байхгүй юу? Ойрхон байх одоо аливаа объект гэрэлдээ ойрхон байх тусам илүү их фотонтой нэгтрчлаар нь одоо шүглэж байгаа. Холдох тусам гэрлийн фотоноос сарнихаар тэгээд тэр нь бүдэрчээ гэж ойлгож болно тийм ээ. За эндээс харъя. Суурин гэрэл гэж жишээ. Одоо фотоны гэрэлтэй хамгийн ойрхон байгаа энэ голын гэрэл бол хамгийн тод байна тийм үү? За жишээ нь энэ одоо 1.1 чиг авчил. Тэгэхээр хамгийн зах руу тусч байгаа энэ бол баг нэлээд хүчин суларсан. Тэгэхээр энэ баг 1.5 дахин хол байна тийм ээ. Тэгэхээр одоо суурин гэрэлээс харсан жишээ гэхэд ингэж тайлбарлаж болж байна. Тэгээ бид нар шин ингээд тэнгэр рүү харахад бол одны гэрэл бол ингээд бидэнд харагддаг тийм. Тэгэхэд од таар мэдэн шүү дээ чинь. Зарим од бол бүр нарнаас дахиад 10 100 дахин том байдаг гэдэг чинь. Яагаад тэр нарнаас бүр тийм хүчтэй байж бидэн дээр яагаад ерөөсө дөнгөж тийм жижигхэн цэг болж харагдаж байгаа. Тэр нь яаж байгаа юм гэхээр бид нар дөнгөж тэр бидний нүдэнд тусч байгаа ганцхан фотоноор л ерөөсө тэрийг цэг болгож харж байгаа байхгүй юу? Тийм учраас бидэн дээр тэр од хичнээн нарнаас том байгаа тийм хол байгаа учраас одоо тийм их задрал сарнилттай байгаа учраас бидэнд бол зөвхөн цэг болж харагдаж байна. За тэгээ нарны гэрэл бол ингээд бүх хэсгээр жиг тусч байгаа. Мэдээж нарны гэрэл бол өөрөө аврах том суурин гэрэл. Гэхдээ тэрийг бүр ингээд бид нар бол нарны хажууд бол маш жижигэн шүү дээ, тий. Одоо баг шоргоолч шиг тийм ба. Тэгээд ирэхээр эн чинь зүгээр ийм газрыг л ийшээ ингээд томруулж харж байгаа юм шиг болчихоор угаасаа эн чинь нарны гэрэл угаасаа их чигээрээ тусч байгаа. Энийн морилтог бол баг тодорхойлох арга баг. Тийм зүйл байгаа бид нар мэднэ. За ингээд яг фото зурган дээр туршсан хоёр жишээг харцгаая. За эхнийх нь бол суурин гэрэл, тийм ээ. За энэс ингээд харахад бол энэ суурин гэрлийг үсгэрэн. Тэгээд гэрэл чигээр тусна. Тэгээд энэ хоёр объекттай ингээд энэ сүлдэр үсэж байна тийм үү? Чинь ингээд зүг зүгээр ингээд тарж байгаа учраас энэ хоёрын сүлдэр юм байна. За дөрвөлжин ажиглах юм бол нэг зүйлийг харах хэрэгтэй. Энд нөгөө нэг гэрлийн хүч сулралт энд яг одоо энэ харагдаж байна л да. Одоо энэ хүсвэрээс энэ дөрвөлжингийн ирмэг хүртэл одоо 1.1 чигээд авч үзсэхэд доошлох тусмаа энэ чинь холдсон шүү дээ, тийм ээ. Тэрнээс болоод ийм юу үсэж байгааг та нар харж байгаа байхгүй юу? Усалт. Тэгээд ингээ харахад бол мөн түүний нөлөөгөөр одоо ингээд гадагшлах тусмаа энэ гэрэл ингэж сарнсаар харагдахгүй болж байна гэдэг. За нарны гэрэл бол ойлгомжтой. Яг чигд тусна. Тэгэхээр энэ харандаануудын сүудэр энэ хоёр хооронд бол яг адилхан байна. Яг энэ зүгээр яг нарны гэрэлчээс иш юм л да. Нилээн том гэрлээр харуулсан байна. Гэхдээ яг жоохон ялгаа бол энэ харагдж байгаа ч гэсэн энийг бол зүгээр ойлголт харуулах үүднээс хийсэн гэрэл зураг учраас тэр зэрэг бол бид нэр тоохгүй өнгөрөөж болно. За тэгээд бид нэр зурж төсөлж байгаа зүйлийнхаа одоо өнгийг мэдчихье гэж одоо хэр зэрэг хүчтэй гэрэл дор байгаа вэ гэж одоо тэрийг одоо мэдчихье. А тэгвэл тэрний сүүдрийг яг зүү гаргах вэ? Ямар аргаар сүүдрийг тооцдог вэ гэдгийг би одоо та бүхэн зааж өгье. За энэ нь бол хар хүртэл хагасаар буюу англиар halfway to black гэж юм арга байгаа. За тэгээд энэхүү арга нь аливаа зүйлийн гэрэл сүүдрийг хамгийн ойлгомжтойгоор таних байдлаар үзэгшид өгөх зорилготой юм тий. Нэгдүгээрт биетийн цайвар барааны түвшинг эхэлж тогтооно тийм үү? За хэр зэрэг бараан байна, хэр зэрэг цайврыг тогтоогоод ихэвчлэн тод гэрэл байгаа төлбөөр нь тогтооно тийм ээ. Одоо хамгийн одоо гэрэлд байхдаа бүр цав цагаан биш шүү дээ чинь нөгөө бүтэн гэрэлд орсон хэсгээрээ энэ яг өөрийнх нь өнгө төлөв байна гэж. Мэдээж яг хуу тусч байгаа гэрлээр жоохон цайрсан байна. Гэхдээ энэ бол ерөнхийдөө ингэж явахад бол алдаа бол баг гарна. Тэгээд тэр төвшнээс хар хүртэлх хэмжээний тэг дунд нь түүний сүудрийн хэмжээ вэ гэж. Хэрэв хоёр объектын аль нэг нь илүү бараан эсвэл цайвар байвал цайвар биет нь илүү их гэрэл ойлгож байгаа учраас бараан дүрс рүүгээ ойсон гэрэл бий болгоно гэж. Одоо бараан цайвар хоёр зүйл байлаа гэхэд бараанаас нь гэрэл илүү багаж байгаа. А цайвар зүйлс нь гэрэл илүү байж байгаа учраас бараан зүйл нь бол сүүдэр гэж ойлгогдно. Одоо сүүд илүү сүүдэртэй байна гэдэг. Тэр лүү хамгийн ойрхон байгаа цайвар зүйлээс нь гэрэл тусан тийм ээ. Одоо энэ дээр зургтаа бол ижилхэн байна шүү дээ. Мэдээж тэгэл одоо
толин материал, янз бүрээс хамаарна. Гэхдээ миний заах гэж байгаа юу болохоор одоо хамгийн энгийн материалаар одоо яаж шийдгийг ихэж ойлгох хэрэгтэй. Үүний дараа тэр толгор молгор зэргийг өөрөө яаж дураараа өөрчилж тэгж илүү сайжруулж болно. Хамгийн гол ихний ойлголтоо зөв авахгүй бол гэрэл сүдрийг цаашдаа зөв хийх бол маш хэцүү байгаа бол. За жишээ нэг дээр харцгаая. За энэ бол нарны гэрэлт дор байгаа дөрвөлжин одоо дүрсэж би зурж харуулсан. Дээдлийн одоо тэр цагаан гэрэл байсан хэсэг бол одоо энэ дээр хамгийн их гэрэл бууж байгаа. Энэ хазгай босоо энэ нүүрэн дээр болохоор одоо хагас гэрэл буун тийм үү? Яа тэгэхээр хазаалт байгаа учраас. За тэгээд түүний ард сүдэр, баруун нүүр нь бол сүдэрт байгаа нүүр. За тэгээд төлөвийг одоо 0-оор хамгийн цагаан, тэгээд 10-аар бол хамгийн тасгар гэж ингэж авч байна тийм үү? За эндээс ингээ харахад бол одоо дүрсний төлөвийг би бол хамгийн цагаан гэж харж байгаа юм чинь. Тийм болохоор энэ нь одоо өөрийнх нь жинхэнэ өнгө нэ тий. Нарны гэрэлт дор байгаа өнгө бол хичнээн цайварч яг өөрийнх нь жинхэнэ өнгө мөн. Тэгээд 0-оос 10 хүртэл гэдэг чинь одоо яг өөрийн төлөөс хар хүртэлх одоо яг туулах зам. Дээр юу гэж хэлсэн? Тэр төвчнээс хар хүртэлх хэмжээний тэг дунд нь түүний сүдрийн хэмжээ бий гэж. Өөрөөр хэлбэл 0-оос 10 хооронд 5. Энэ болохоор хар хүртэлх 2-1 зам буюу талдаа. Энчээ түүний хамгийн бараан сүдөр нь энд байх нэ. За тэгээд гэрэл сүдрийн хязгаар нь энэ байх нэ, энэ объектын. За ойртуулаад харуул бид нөгөө түрүүчийн хамгийн хичээлийн эхний хэсэгдээ тайлбарлаж ирсэн. Сүдэр тэр ямарч гэрэл байхгүй байгаа учраас энэ ч нэг иймэрдүү сүдэр үүссэн байгааг та нар харж байна те. Энэ бол ийм байх нь зү. Яа тэгэхээр эндээс бол гэрэл энэ нэрмүүд рүү байна. Ийшээ бүр ингэ доошоо байхгүй. Гэхдээ уусалтаараа бол байна тийм үү? Энэ сүдэр дотор туссан гэрэл байх. Тийм учраас ийм дүрстэй сүдэр хайрцагын дээр бол байх ёстой. За тэгээд гэрэл ойл цариналтаараа мөн ингэ дээшлэх тусмаа уусалт, сүдрийн уусалт үүсэж байна. Мөн түүний хажуугаар доотлын энэ хар зураас ирмэхтэй шал хамгийн ойрхон байгаа учраас энд бол бүр гэрлийн ойлголт хамгийн өндөр байна тийм ээ. Тэгэхээр шалны ойлтын гэрлийг энэ аавна. Мөн ижлэх нь гэрлийн сарнилтаар ийм уусалт үүсэх нэ. Гэхдээ бүр энэ шиг бол харуулчихгүй. Гэхдээ бүр энэ сүдэрт байгаа нүүр шиг бараан болохгүй яа гэвэл эндээс төрөж хэлснээр тал гэрэл тусч байгаа учраас ийм байх нэ гэд. За хоёрдугаар чиг үзцгээе. За энд бол би илүү бараа саарл хайрцаг болгосон энэ дүрсийг. За тэгээ ингээ харахаар нарны гэрэлд байгаа. За энэ бол гэрэл бол илүү бага ойлгох чанарын хайрцаг. Тэгээд дээдлийн нүрээ харах юм бол энэ нь нарны гэрэлт яг баг бүтэн гэрэл тусч байгаа хэсэг буюу энэ бол өөрөөр нь бодит өнгө тийм үү. Хоёрдугаар нүр энчээ тал гэрэл тусч байгаа. Гуравдугаар нүр бол сүдэртэй хэсэг. За энэ сүдэр мөн нийслэн яа тогтоох вэ гэхээр хамгийн эхлээд битийн цайвар барааны төвшинг тогтооно гэж тийм үү. Тэгэхээр ингээ харах юм бол 0-оос 10 хүртэл ингээд жагсаасан хэмжээгээр харахад дүрсний төлөв бол энэ саарл. Энэ хоёр л адилхан байгаа тийм ээ. Угаасаа та нар харахад яг бодит өнгөнөөс хар хүртэлх замын тал гэж тийм үү энэ. Энд байх нэ. Энэ хооронд энэ объектын сүдрийн өнгө байгаа. Гэрэл сүдрийн хязгаар энэ гэж. Өөрөөр хэлбэл хамгийн гэрэлтэй байхад ийм байна. Сүдэртэй байгаа бол ийм байна. Мэдээж огт гэрэл тусахгүй бол тасаар болно тийм үү. Гэхдээ тийм биш. Энэ орчин бол өөрөө ингээд маш олон талаас нь гэрэл тусч байгаа учраас энэ бол хизээж тасаар болохгүй. Мөн түрүүчийн ярьснаар энэ доор ийм гурвалжин сүдрийн дүрс үүснэ ойлгомжтой. Яг гэвэл сүдэр дотроос гэрэл байхгүй байгаа. Сүдрийн гаднах хүрээнээс ийшээ ингэж гэрэл байж байгаа учраас ийм хүрээ үүсэж байна тийм ээ. За тэгээд түрүү ярьжсэн цайвар дүрс нь бараан дүрс рүүгээ хойсон гэрэл бий болгоно. Тэг ингээ харахад бол тал гэрэл туссан нүүрнээс шал нь илүү цайвар байгаа. Тийм учраас тал хүчээр ийшээгээ гэрэл ойлгосноор ийм уусалт үүсэн. За тэгээ мэдээж ингээд гэрлийн сулрал холдох тусмаа гэр ингээд дээшлэх тусмаа юм уусалт үүсэж байна тийм ээ. Мэдээж дээдлийн яг гэрэлтэй энэ тод тусж байгаа энэ нүүр бол чигд гэрэл тусж байгаа учраас энэ бол уусалт үүсэхгүй. За 3 дугаар чиг харцгаая. За энэ бол бүр бараа хайрцаг. Мөн нийслэх явна. Эний бодит бараан саарлын төлөвийг тогтооно гэдэг нь 7 дээр байгаа. Ингээ харахад энэ хоёр л нийслэх юм тийм ээ. Тал сар хүртэлх үйлчлэлийн тал гэдэг чинь энэ хооронд энэ сүдэр байх нэ гэдэг. За тэгээд энэ объектээр бах гэрэл сүдрийн хязгаараас хүн энэ хооронд хэлбэлцэн тийм ээ. За энэ бол тэгээд тухайн объектын материал тэгээд хэр тусч байгаа гэрлийн тос суулгаас хамаарат бүр ингээд маш олон янзаар хийж болно. Энэ ерөөсөө яг үүрэгтэй ингээд бид нар зурж байгаа юм бол үзэгчдэд хамгийн энгийнээр ойлгоход хамгийн төхөм ганц арга нь энэ гэж тайлбарлаж байгаа. Яг хоёроо бүр үнэхээр ингээд бүр яг яс гаргая гэж бодож байгаа бол мэдээж энэ 3D програм дээр хийж болно. Бүр яг материалын 3D дээр өгөөд бүр үгүй бол юу гэдгийг бүр үнэхээр одоо хэрэглэж байгаа материал юм чинь өөрт чинь байдаг юм бол тэр шийдэн камер зэрэг угсраар хаанаас харж ин хэзээ хүчтэй гэрэл мэлгээд ингэ хэрэг үнэхээр завтай тэр бүх төхөөрөмж нь байдаг бол хэрэг тэр зүйл байхгүй бол бидний одоо хамгийн ойрхон гаргаж хэрэглэж болох ганц арга нь бол энэ байгаа. За тэгээд олон жишээнүүд харцгаая. За тэгээд дээдлийн хэсгийг харахад бол энэ ч цайвар шалтай байх үед тийм ээ дөнгөсөө бид нар хацгасан аль тал руу аль гэрэл нь ойж байгаа харагдана тийм ээ. За тэгээд үүний доор эсрэгээр бараан шалтай байвал ингэ харахад энд бол арай өөр үр дүн гарна. Энд яах юм бэ гэхээр энэ цагаан хайрцагнаас шал руугаа ингэж гэрэл ойсон та нар харж байна тийм үү. Энэ талаас мөн ижлэхэн жоох ингэж гэрэл байна. Гэхдээ энэ хооронд бас л ижлэхэн энэ жижиг ирмэгтэр бол ерөнхийдөө баруун сүдэр үсэн яа гэвэл энд ойсон гэрэл бол сүдэртэй учраас маш бага байна гэдэг. За тэгээ 2 дугаар зургийг ингээ харах юм бол энэ ч баг шалны саарл хайрцгийн саарл хоёр баг ойролцоо байгаа учраас яг адилхан биш тэнхлийн төгөж очиж чинь. Тэгээ болохоор ойсон гэрлийн хэмжээ бол маш бага байна. Энд бол маш бага харагдана ингээд. Гэхдээ энийг бол тоохгүй ажиллахгүй.
юм ойсон гэрэл байснараа юм илүү бодтой харагдаж байна тийм ээ. За энэ хайрцагны шалны өнгө тэгээд энэ дээд нүүрний өнгө бол яг адилхан. Тэгээд эндээс талаар нь тооцоод ингээд ойсон гэрэл ингээд бараг мэддэхгүй. Тэгэхээр тийм болж байна гэдэг. За доор нэрөө өнгө өгөх юм бол эн чинь нөгөө ойсон гэрэл юм чинь ойх тусмаа тал хүчээ алдна тийм үү. Эхний зурган дээр болохоор улаанаас саарл руу гэхдээ тал хүчээр очисон байгаа. Энэ улаан өнгө. Хоёрдугаар зурган дээр буюу цэнхэр шалтай шар төгөлжин дээр энэ хоёр ижилхэн цайвар байгаа. Цайврын хувьд бол ижилхэн шал. Гэхдээ өнгөний хувьд бол өөр. Тийм болохоор энэ хоёр биеинд харилцан ойлт үүсснээр яг огтлол төхөөд ирэхээр энэ хэсэгт бол ногоон өнгө үүснэ. Яг гэвэл хэлжсэн шүү дээ. Гэрлүүд холилдно гэхээс нэгнийгаа бол бараг дарахгүй. Гэрлүүд бол нэгнийгаа нэмнэ. Гэрэл бол сүудрийг даадаг тийм учраас. Тэгээд саарл дээр шар ногоон хөх ягаан өнгөр ингээд бас хийж үзсэн. Тэр гэрлийн тархалтын дундлын төсүүд дээр энэ хоёр гэрэл хоорондоо холилдоод шинэ өнгө үүсгэж байна гэж. За тийм мэдээж энэ завсраар бол мэдээж гэрэл авахгүй учраас энэ чинь бараан юм бүс үүснэ гэж. За ингээд бүгдээрээ гэрлийн хүчний сулралт хар хүртэл хагасаар гэдэг аргыг сурцгаалаа. Гэрэл сүдрийг зөв ажиглах нь гэдэг. За туссан гэрэл, буурсан гэрэл, гол сүдэр, ойсон гэрэл. Тэгээ туссан сүдэр гэдэг энэ зүйлсэн тийм ээ. Бид тэр аливаа зүйлийг зурж эхлэхээс өмнө одоо аль хэсгээс нь гэрэл байх вэ, аль хэсгээс нь одоо сүдэр байх вэ гэдэг энэ бүгдийг бол маш энгийнээр одоо урьдчилаад толгойд төсөөлж чаддаг байх хэрэгтэй. Энэ ямар асуудлыг үүсгэхгүй юм бэ гэхээр явандаа гэрэл сүдэр бүр ингээд утгаа алдхаас сэргийлнэ. За тэгээд жишээ нь 3 зураг байгаа харж байна та нар. Түрүүчийн 2 дөрвөлжин төгс тэгээ түүний дор би нэмээд бөмбөрцөг нэмж хийсэн байгаа. За энд бол мэдээж түрүүчийн ойрсон гэрэл тэгээд хэр хүчтэй одоо хар хүртэл тагсаар гэх ингээд энэ бүх онолоод орсон. Бөмбөрцөг бол мөн ижилхэн. Хичээлийн бүрийнх нь ярьснаар тэр бөмбөрцөгний доотлын тэр хар сүудэр зэргийг бол маш тодор харуулсан байгаа. Энийг бол анзаарахгүй жихгүй ингэснээр биднэрт илүү бодиттой үнэмшилтэй газарт наалж чинь харагдаж байгаа. Үүнийг яаж ойлгох юм бэ гэхлээр энэ би энэ туссан гэрэл, буурсан гэрэл, гол сүдэр, ойсон гэрэл, туссан сүдэр гэх ингэ ангилсан байгаа. За энэ улаан өнгө бол энэ гадар улаан өнгөтэй гэсэн үг бол мэдээж биш. Би улаан өнгөөр энэ яг туссан гэрэл байна гэдгийг харуулж байна. За тэгээд түүний хажууд буурсан гэрэл буюу одоо тал гэрэлтэй. Тэрийг болохоор хөх ягаан өнгөөр мэдээж улаанаас хөхөн хүртэл одоо хөхөнгөөр бол биш гол сүдрийг харуулж байгаа ш биетийн гол сүд. Тэгэхээр мэдээж буурсан гэрэл хөх ягаан өнгөөхөн зүй ясны хэрэг. Ойсон гэрлийг болохоор би ногоон өнгөөр харуулж байна. За тэгээд туссан сүдэр болохоор биетийн сүдрэг шиг шалтай хамаатай зүйл. Энийг болохоор одоо саарл өнгөөр харуулж байна ингээд. За тэгээд бөмбөрцгийг харах юм бол мэдээж доороос ойсон гэрэл тэгээд туссан сүдэр ингэж тэмдэглэж болж байна. За тэгээд жишээнүүдээ харцгаая. Энд би яг Photoshop дээр одоо фото зурагнаас хараад гэрэл сүдэр өнгийг яаж зөв гаргах вэ гэдэг тийм дадлага хийсэн байгаа. За энэ дээдлийн энэ болыг харах юм бол энэ бол миний гар утсаар авсан фото зураг. За энэ зураг дотор юу байна вэ гэж харах юм бол энэ би цагаан баримлын шавар авч агаад тэгээд энэ цагаан баримлын шавраа утгаар ингэж зүсээд янз бүрийн хэлбэр дүрсэнд оруулаад тэгээд дээр нь би чийдэн тусгаж агаад тэгээд арай ийм толгор панерын дээр тавиад тэгээд зурсан. За тэгээд зурхийнхаа өмнө би эхлээд энийгээ ингэж бүдүүвчээр за ойсон гэрлийн ногооноор тийм ээ шууд туссан гэрлийг улаанаар хагас гэрэл мэрлийг ингээд хөх ягаан зэрэгээр ерөнхийд нь ингэж ойлгож схемчилж гаргасны дараа би энэ Photoshop дээр одоо та нар миний биерний зураасуудыг тодор харчиж чинь тийм үү. Тэгээд энэс нэг юмыг би хэлэхэд энийг би зурхтаа ерөөсөө дээрээс нь би давхарлаж хэмжээ аваагүй жоо харьцаа бол алдсан байгаа тийм ээ. Та нар харж штэ чинь энэний өндөр нам нь арай алдаатай. Энэ хоёрын хоорондох цай буруу тийм ээ. Тэгээд жишээ нь энэ нүүр нь энэ хэсэгт бүр нэлээд өргөн болсон байх жишээ нь. Гэхдээ энэ бол хамаагүй л дээ. Энэ зэргийн жижиг алдааг бол тоохгүй болно. Гол нь энд юу чухал юм бэ гэхээр одоо тэр ойсон гэрэл хэр зэрэг буурсан тодорсон зэрэгтэй ингээл төгж яасан бүх юм орж ирж байна. Үүний хажуугаар би бас ямар тасгал давхар хийж авсан юм бэ гэхээр гэрлийг өнгөтэй нь одоо яг нүдэн баримжаагаар яаж зөв гаргах вэ гэдэг. Тэгж дасгал хийснээр би одоо уулбар зураг хийх миний дадал чадвар үйл ялыг сайжирсан болов уу гэж би найдаж байгаа. За тэгээд дараагийн жишээг харцгаая юм ижилхэн. Бас цагаан баримлын шавар зүсээд та нарыг харж байна. Энэ бол их фото зураг. Гарцны камераар авсан. Тэгээд цааталтаас баримлын шавраар ингээд дүрсэнд хийгээд. Тэгээд дооронд би ингээд тал өдрөө ойсон гэлээ бүгдийг ингээд тацаад. Мэдээж яг бас лайцаа алдсан. Энэ дээр байгаа энэ гарын хэр жоох юм хар бараа тортог буртаг энэ баримлын шаврт орсон ба. Гэхдээ энийг бол би бол бас тийм нарийн хийгээгүй. Гол нь энд юу чухал байсан бэ гэхээр яг энэ цагаан зүйл улаан гэрэл улаан одоо гэрэл ойлтон донд хүчтэй орох лээрээ ямар байх вэ гэдгийг би мэдчиж үзсэн байна тийм ээ. За доошоо явъя. Хөх панерын дээр би цагаан баримл тавьсан. Яг би энэ зургийг бол жоон фокус модтой авсан. Гэхдээ яг зурж үзье гэж бодсон. Тэгээ мөн ижлэхэн арга хэрэглээс ойсон гэрэл шууд туссан сүдэр мөдөр зэрэг ингээд тийм ээ.
За энд мөн улбар шар панерын дээр ингээ бас ичлэх олон баримл зүсээр үрж тавиад. Тэгээд одоо энд бол ямар ч ойсон гэрэл байхгүй. Энэ хэсэг дээр бол одоо та нар харж чадж шít. Цагааны сүдэр буюу саарл болох жишээ нь тийм ээ. Энэ доошогоо энэ улбар шар панертай ойрхон байгаа учраас энд улбар шар гэрлийн нөлөө маш их орж ирж байгаа. Улбар шар шалан дээр түрүүчийн тал хүртэл хагасаар онол буюу энэ чинь сүдэр нь ингээд гарч ирсэн байна. За 5 дугаар жишээ. Мөн ичлэх. Жол би бас ингээд бас хөөрхөн харьцаа алдсан. Гэхдээ яг гэрэл сүдрийн хичээлээс учраас тэр зэргийг бол нэг их айхтар зүрхтэй биш бол бас жоохон тоохгүй байж болно. Тэр зэргийн зүйлс санаа зовх юм бол бид нар яг хийх гэж байгаа юм бас сайн бодож тоцолж чадахгүй шүү дээ, тийм ээ. За энэ болохоор хөөсөн цэрэн цилиндр байсан. Ойлт сайтай гэхдээ тийм толгор хар панерын дээр тавиад дээрэс нь ихт цагаан гэрэл тусгаад тэгээ зургийг авсан байна. Хийх мэт ийм дасгалууд хэрэг завтай байвал хийхэд бол тун зүгээр. Хэрвээ ийм өнгийн ийм ойлт сайтай ийм панер олдохгүй бол мэдээж бид нар баримлыг бол хүүхдийн төлөөс авч болно. Ямар ч өнгийн баримл гэж болно те. Улаан, цэнхэр, шар хамаг. Тэгээд биднэрт бол мэдээж ширээний чийдэн бол байгаа. Тэгээд гарч чийдэнгүүд байна. Тэгээд янз бүрийн гэрэлнүүд байгаа. Өрөөний гэрэл гэх мэт. Тэрийг яаж хэлж болж байна вэ гэхээр бид нар баримлын шавраа өнгийн цаасан дээр тавиад фото зургаар аваад яг бодиттой усан бодог зэрэгээр ажиллаж байгаа бол тэрийг бүр яг хараад ажиллаж болно тийм ээ. Тэгээд яг түрүүчийн тэр Fresnel-ийн онол одоо энэ бөмбөрцгийн тэр ирмэгдэл тусч байгаа энэ гэрэл юм тийм ээ. Энэ бол Fresnel-ийн онолоор цаатлаас ерөнхийдөө ирж байгаа тэр цагаан гэрэл ойл ингэж харагданаа гэж. Энэ дээр гүйлэл хүчтэй авсан байна. Гэхдээ энэ бол зүгээр яаж зөв ойлгож байгааг харуулахад зориулсан зургууд шүү дээ. Ер нь бол тийм ээ. Гэхдээ ингээд түрүүн ярьсан одоо тэр агаар манлын зүйлсийг ингээд тооцсон гэж үзэх юм бол бид нар гэрэл сүдрийг бол илүү зөв, илүү бодиттой, илүү үнэнд нийцтэй тийм байдлаар гаргаж ирэх боломжтой болж байна. За одоо ингээд мөн цаашлаа миний хийсэн жижиг жишээнүүдийг бас харцгаана. За энэ чинь миний хийсэн дасгал юу вэ гэхээр би фото зураг одоо амтны фото зураг аваад тэрийг яг түрүүчийн баримлын хаалтууд шиг сэтгэж ингэж хуваагаад за эхлээд би бол дээдлийн энийг зурсан. Тэгээд зураа сүүдэр зэрэг юм байх юм байна гэж ерөнхийдөө тооцоолоод тэгээд түүний доор энчээ ойсон гэрэл тэгээд туссан гэрэл зэрэгээр ингэж одоо түрүүний үдсэн онолуудыг бүгдийн дотор тооцоолоод тэгээд толгоогоор ер нь бодоод тэгээд одоо төсөөллөөр ингэж зурж үзсэн байгаа. Тэгээд дотор бол мэдээж илүү бараан, дунд цэргийн саарл илүү бараан, арай цайвар, хүлээлт цайвар тэг бүр цагаан гэдэг ийм хэсэгт хувааж ингэж дасгал болгож хийсэн. Гэх мэт ийм дасгалууд бол ер нь хийхэд бол тун зүгээр өгдөг. Хэрвээ завтай бол за тэгээ түүний доор ингээд матар тэгээ ясны лий зэрэг тийм ээ. Эндээс л яг зөв талаас нь шараг би заримын хөдөлгөөнийг өөрчилсөн, заримын харах үнцгийг өөрчилсөн. Энэ зурган дотор байгаа гэрлийг хүртэл би бол зарим нь бол тоогоогүй тийм ээ. Гэх мэт байна. За тэгээ түүний хажууд мөн далайн хав тэмээ харуул хэрс сэрэг та. Тэгээ хэрснийг хөлийг харах юм бол маш бараан болж байна. Яагаад вэ гэхээр сүүдэрт доор байгаа төрсөн. Тэгээ мэдээж доороос нь ойсон гэрлүүд хөлөнд нь туссан байх жишээ нь. За энэ бол түрүүчийн ядлаар фото зургаас хийж болох судалгаануудын нэг аргуудын нэг тийм байна. Тэгээ машин тэрэг гэж болно. Ер нь юу ч хийж болно шүү дээ. Онгоц, аяг тав ер нь бүгдийг ингээл тэр ингээл их юм бол хүн энийг ингээд маш сайн хийдэг болох юм бол хүн зүгээр харж байгаа зураг эхлэхээс л өмнө юусэн. За эндээс нойсон гэрлэн тэндээс нэг туссан гэрлэн ингээд тийм ээ. Тийм байгаа. За тэгээд түүний доор би зүгээр шууд геометрийн төрсүүдийг хооронд нь хольж ивлүүлээд одоо энэ удаа бол бүр яг фотоноос ч юусаа харахгүйгээр тэгээ ерөнхийдөө хэр зүг байх вэ буруу байх вэ ингээд өөрийнхөө бодлоор ойсон гэрэл зэргийг тэгээ түрүү заасан юмсээс бүх юмыг бодоод тэг гих мэт ингээд асуулт хийсэн. Энээс бол зөндөө олон миний хийсэн жишээнүүд би яг гэхдээ зүгээр та нарт яг хөө эдгээр дотор хамгийн гайгүй болсон гэснүүдийг би харуулж байна. За ойролцоогоор нэгэн дээр нэг 30 минут тас цагийн хугацаатай суухтал ер нь болж байгаа. Тэг яг ямар ч юм хийсэн болон сайжирна. Тэгээд энэ дасгалыг хийх тусам мэдээ сайжрах нь ойлгомжтой. Энийг ямар ч төрлийн зурдаг хэрэгслэр бол хийж болно. Өөрийнхөө дуртай багаж будаг югаарч болно. Би бол эдгээр бол Photoshop дээр зурсан. Мэдээж харандаагаараас болж янз бүрийн өнгийн сарлалнааслуудаар бол усан будгаарч болно тийм үү. Хамгийн гол нь өнгийг нэг бодохгүйгээр эхлээд гэрэл сүдэр зүг байх юм бол дээр нь ямар ч юм байсан гэсэн энэ зүйл бол угаасаа зүг харагдана. Тэгэхээр гэрэл сүдрийн төлөв бол зурагт бол бүр хамгийн чухал. Тэгээд түүний дараа өнгө орно. За ингэ нэмэлт шаардлагатай их гэрэл, бага гэрэл гэж. Одоо фото зураглалд ашигладаг одоо гэрлийн төлөвүүд тийм үү? За энэ шин дээр харахад бол ингээд эхний энгийн гэрэл, тэгээд энд их гэрэл, тэгээд энд нэг бага гэрэл гэж ингэж жишээ болгож харуулсан. За энэ бол Photoshop дээр өөрчилсөн зураг. Энэ их гэрэл, бага гэрлээр бол бид нэр маш олон зүйлийг төсөлж харуулах боломжтой тийм. Их гэрэлтэй байх тусам бид нэр маш олон зүйлийг олж харж чадж байгаа учраас аюулгүй хамгаалалтай байдал гэж би хэлж ирсэн. Зохиомж хичээл дээр. Тэгээд бараа байх тусам
аимшигтай нууцлаг аюул занал хийлэгтэй байдаг гэд. За тэгээ энийг бол одоо фото зураг кинон дээр бол одоо бүр хамгийн өргө ашиглаж байгаа. Одоо тэгээ янз бүрийн киноны кадрууд байна. За тэгээ их гэрэлтэй гэд. Одоо нэмэгтэй энэ зургийг ингээ харахад бол энэ чинь их гэрэл туссан байна. Энэ хоёр бол яг нэг киноноос мөн бишиг би сайн мэдэхгүй. Зүгээр би жишээ болгоод авсан интернетээс авсан зургууд. За энд бол баг гэрэл гэдэг ерөөсө гэрлийн хүүсвэрүүд бол цөөхөн. Энэ дотор бол гэрэл бол маш бага. За тэгээ түүний доор энэ залуугийн хөрөг байна. Нэг талын их гэрэлт авсан, нөгөө талын бараан болгосон байна. Энэ бол яг жоо фотошоп дээр өөрчилсөн бол харагдчихлаа наа. Гэхдээ зүгээр ойлголт үзүүлэх үүднээс тавьсан зураг байна. За энэ доотлын энэ хоёр хуучин киноны зураг бол ингээд их гэрэлтэй үед бол ийм, тэгээ баг гэрэлтэй үед бол иймэрхүү тийм ээ. Тэгээ та нар одоо үзэж байгаа кинонуудаа яг ямар хэсэг дээр ямар гэрэл ашиглаж байгааг сайн ажиглахын бол маш их жишээнүүдийг олж харж болох боломжтой. Энийг би юу гэдгийг одоо өнөөдөр заа гэх юм бол энэ бол маш их цаг орно. Тэгэл зөндөө кино байгаа. Тэгээ тэр болгон чинь зохиолынхаа дагуу тэгээд хизээ ямар технологиор хийсэн барьсан гэдэг юусэн гүцэхгүй. Энийг тийм болохоо та нар өөрсдөө олж мэдвэл илүү өөрсдөд чинь төхөн болох байх гэж би бодож байна. За тэгээд энэхүү их гэрэл баг гэрэл гэдэг дээр би жишээ ихэр шийдсэн. За тэгээд миний сэдв бол балар эртний бөө гэд зүгээр л толгойд орсон юм аа. Юу хийчих гэж бодоод тэгж зарьсан байгаа. За мэдээ зураг зурхын ихэнд бол бид нэр санаанаас хамаагүй юм хийж болохгүй. Тийм болохоор балар эртний бөө гэд энэ хэд үгэн дээр би янз бүрийн интернетээс жишээ зургууд бол хайж олсон байгаа тий. За энд ингээ балар эртний хүмүүс харагдаж байна. Тэгээ одоо манай Монгол бөө, хойш хойд нутгийн тэр Тува, Бурят бөө нөгөөд. За тэгээ балар эртний зүйл нь юу вэ гэхээр одоо хүү нийтлүү үеийн хүмүүс. За тийм маягийн нийгэм одоо Америкийн уугуул иргэд байх жишээ тийм ээ. Яг энэ хүмүүс бол шүү дээ. Эдгээр бол ойрхон шин чанарууд байгаа гэдгээр би сургуулиуд татаж зөвлөсөн байгаа. Энэс бол би бүр илүү олон сургууд надад олцсон. Гэхдээ зүгээр та нарт харуулах үүднээс бол энэ хэд байх бол хангалттай гэж би үзэж байна. За тэгээ доогоор ингээ хадны сүг зураг зэрэг. За тэгээд энэ судалбар зургуудаа би холиод та ингээ дөрүүд гаргасан. За эхний ээлжинд би бол энэ бөөнүүдийг их л зурсан. За иймэрхүү байх юм байна. Өснөөс нь иймэрхүү. Тэгтээ яг ер нь бол Монгол бөө талаа жоох юм байна. Тэгээ одоо чоны арьс мэрсэн дээр буугын хүртэл хавч малаа. Тэгээ зүгээр ингээ санаанаас ер нь зургаад. Тэгээ тэр үеийн хувцсны хийцүүд оюутал байхтай ер нь их бүдүүн утсаар ширж холбосон. Тэгээ ер нь хөвчлэн арьсыг тэр чигээр нь нөмөрсөн байх жишээ нь илүү болох хөдөлгөөн хийцтэй болох тусам тэр чинь одоо балар эртний гэдэг элементээ бол сайн хадгалж яг тийм байдлыг бол үзэгчдэд харуулж чадна тийм ээ. За тэгээ доор нь би болохоор нөө чөтгөр шүглсэн эмэгтэй бас зүгээр юм уу тийм санааг ин торч ирээд тэгээ тийм нүдний амир зэхийсэн зурж шалж байгаа тийм эмэгтэй дүрийг зүгээр нооргоор зурж үзсэн байгаа. За энэний санааг би анаас авсан ингээд судалгааны зураг дотор энэ нэг эмэгтэй хүрэг надад их таалагдсан балар эртний эмэгтэй утга. За тэгээ энэ бөө эмэгтэй хүний орж ийл яхаа гэдэг зүгээр тийм бодол толгойд орж ирээл тэгэл за тэгвэл яадгийн тийм ер нь чиглэлийн зураг болох юм байна гэж шийдэгтэй. Тэгээд энэ эмэгтэйг би зурсан. За тэгээд тэрний доор зохиомж хувилбарууд гэдэг ингээд явж байна. Энд чинь бол би мэдээж яг зохиомж онлыг бол нарийн их бодоогүй а зүгээр шууд санаагаараа зүгээр. За энэ хоёрын зохиомжууд нь дээр доор яаж орчлох вэ? Ямар шиг юм байж болох вэ гэдэг тийм ээ. За тэгээд эхний А хувилбар дээр ингээд харахад бол манай бөөн гэрэл дотор бас ингэж харагдаж байна. А тэгэхэд энэ хараа шүглсэн эмэгтэй болохоор бөөрөө ингэж харж байна. За хоёр талд нь хоёр хүн энэ эмэгтэй хөдөлгөөн гуйж байгаа. За тэгээ хадны сүг зургууд бол цаана хадан дээр өрнө тийм ээ. За тэгээд энэ бөө бол ингээд хингэрэг зэрэгэд дэлсээл ингээл арц хүчний үнэр гаргаал ингээл гэх мэт. Тэгээ энэ ч болохоор энэ харааш үлсэн эмэгтэй амнаас ингээд уур савсаад. Тэгээ энэ хоёр талд байгаа энэ эмэгтэй хөдөлгөөнгөө барьж байгаа хоёр хүн гайхаж чинь тэгээ энэ сэтгэл хөдлөлүүдийг ингэж харуулж байна. За тэгээд энэ хүн ижлэхэн энэ хоёр баг адилхан өргөн цаас сонгож зурж байгаагаараа энэ өөрөө янз бүрээр харуулж болж байна. За тэгээ тэрний ард ингээ бас туслах улсууд ингээд байна. Тэ энэ наан бас ингээ туслах хүн. Тэгээ энэ хүмүүсийн хөдөлгөөнөөр бид нэр ямар шуухан сандралтай нүур уйлаар нь юу илэрхийлж байгааг харж болж байна. Тэгээ нэмэгтэй амнаас ингээ амир хар утаа дэшиг ингээ түргээд тэ. За тэгвэл бөө хар утааны зандан зогсохгүй ардаас нь ингэж энэ хараалыг зайлуулвал яаж харагдах вэ гэх мэт. Тэгээ ийм зохиомжууд хийсэн байна хэлбэр. За тэгээд хамгийн сүүлд нь их гэрэл баг гэрлэр одоо зохиомж шийдсэний дараа би хоёр хувилбар гаргаж үзсэн. Мэдээж их гэрэл гэж маш их гэрэлтэй өдөр ерөнхийдөө болчихж байгаа шүү дээ санаа. Тэгээд та бүхнээс яаж одоо гэрэл солигдоход л ерөөсөө энэ зургийн хүн мэдрэгдэх мэдрэмж нь яаж хувирч байгааг бол та харж байгаа. Энэ дотор бол ерөөсөө юмнууд хөдлөөгүй, юмсын тоо хувираагүй, зохиомж өөрчлөгдөөгүй, элементүүд хувираагүй. А зүгээр л гэрэл сүдэр хар цагааны ялгаар солигдсон. Гэрлийн хүүсвэрийн байршлууд өөрчлөгдсөн. Тэгэхэд ингээд бидэнд үзүүлэх мэдрэмж бол тэс өөр байна тийм ээ. Илүү шөнтэй зургууд нь илүү нууцлаг юм ихтэй, илүү баргар. Мэдээж энэ дээр тэгэл түрүү чигсэн бүх юм орж байгаа шүү дээ. Тэгээд цаашаа фрэсэнлийн онол монол тэгээд алслал, агаар мандал, гэрлийн нөлөө тэгээд хараас тал хүртэл мэдээж үүн дээр нэмээд бас те бас заахгүй энийг за үйл ялэг жоохон байгалийн хуулийг зөрчөөд нэг жоохон тодруулаад жоохон цайруулаад ингээд өгөх юм бол илүү тод уншигдэж байна гэдэг. За тэр юм тод уншигдах юм уншигдахыг бол би уусаа зохиомж хичээл дээр сайн заасан байгаа. Энэ хоёрыг холбож үзэх юм бол бүр илүү ойлгомжтой болох болно. За бид нар өнөөдөр ингээд гэрлийн тухай хичээлийг үзэж дуслаа.